За сая нөгөө шивээс чин дүүгийн бичлэгийг үзчихлээ. Тэгээд ковидын вакцинаар хүмүүс өгч гэнэ гэдэг тухай ярьж. Тэгээд 2002 онд санагдаж байна. Одоо эрүүл мэндийн яам за мөн одоо хүний эрхийн комисстой хамтарсан энэ вакцины одоо хилцүүлэг яриа гэх. Энэ зүйл орж исэн. За бас тэдний юу ярьдгийг бас одоо сонссон. За бас мэдэн чижилж болох юм да одоо. За яг энэ зүйлээр бол эрүүл мэндийн яам бол зөвхөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж буюу тэр вакцины сурчлагыг хийдэг ийм зүйл яригдчихсан гэж. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн яам бол Монгол хүний биед таарах юм уу таарахгүй юм уу? Энэ вакцин хэдэн хүн дээр туршигдсан. Тэгээ хэр найдвартай үр дагавар сөрөг загаж нөлөөч гэдэг юм. Амь насанд ямар эрсдэл учруулах гэдэг юм. Ийм зүйл байхгүй гэж. За өөрөөр хэлэх юм бол тэр вакцины үед бол ерөнхий сайд Лувсан Намсран оюун эрдэнэс. За оюун эрдэнэ сайд бол 800 гаруй одоо жирэмсэн эхчүүдэд шахалж шаардах маягтай ингээд вакцин хийсэн байдаг гэж. За мөн одоо бусад одоо төрийн болон хувийн хвшлийг за ерөнхийдөө шахах одоо хавчлаганд оруулж энэхүү вакциныг одоо үйлдсэн байдаг гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ вакцин гэдэг бол сайн дурын асуудал байх ёстой гэж. Хуулийн заасан байдаг гэж. Гэтэл одоо ажил төрөлд нь явуулахгүй байх. Тийм ээ. Вакцин хийгээг бол зорчих хэсгийн хязгаарлагч гэдэг юм уу. Өөрөөр хэлэх юм бол засгийн газраас хийсэн энэхүү шахалт хавчлагын дор маш олон иргэд энэхүү Хятад болон Орос за тэр Pfizer гэдэг юм. Энэ янз янзын вакцинууд хийлгэсэн байдаг гэж. Өнөөдөр бид нар ярьж байна л да. 100 г татаад ч юм уу зүрхэн зогслоо. Унтаад сэрсэнгүү тий. Маш олон байдлаар хүмүүс амь насаа алдаж байна. Гол нь энэ хүмүүсийн насжилт нь маш залуу байгаа. Өөрөөр хэлбэл энэ вакциныг хардах үндслэл болж байна гэж одоо харж байгаа. Маш олон хүмүүс ярьж байна. Энэ маань ингээд явчлаа, тэгээд явчлаа, ингэсэн байна гэсэн байна. 20 хэдтэй, 30 хэдтэй, 40 хүрээгүй залуучууд гэдэг. Ийм тоон дээр ярьж байгаа. Энэ маш сонин. За хүний эрхийн комиссийн хунан дарга бол энэхүү одоо хилцүүлгийг зохион байгуулж явуулсан. За тэр хүн бол энэхүү хилцүүлэг дээр зөвхөн сонсох үүргийг хүлээсэн байх гэж одоо бодож байгаа. Ямар нэгэн байдлаар гэж дуурайгүй гэж. За миний бие бол тэнд байсан хүний хувьд бол үнэхээр чамлалтай санагдсан гэж. За ковидын үеэр энэ вакцины тухай мэдээлэл нь маш одоо мэдээлэл муутай. Ямар нэгэн зүйлийг нуун дарагдуулсан ч гэж болцшгүй гэж би хардаж байгаа. За мэдээж саран гэрэл гэж одоо эрүүл мэндийн сайд байсан. Сүүлдээ саран ээж гэдэг одоо өргөмжлөл авсан ийм байж байгаа. Тэгээ ковидын үеийн тэр эм тарианы тооцоо тэр одоо хандив мөнгөнд тусламж эмчилгээ за бүр нэг хүнд 8 сая төгрөгийн эмчилгээ хийж гэн гэдэг хүртэл ийм мэдээлэл хүртэл гадуур засагдж байсан гэж. За энэ үеийн одоо ой санамжтай хүмүүс байвал бас үүнийг хуваалцах зүг баг гэж одоо бодож байна. Мэдээж энэ бол Монгол хүний алтан амь эрүүл мэндийн тухай асуудал. Өнөөдөр хэн нэгэн байж болно, маргааш тааж байж мэднэ гэж одоо бодож байна. Ингээд энэ зүйл бас сэртгийлгэж бас өнгөрсөн мартагдаж байгаа энэ шарх сорыг мөн сэтрээлээ гэж одоо бодож байна. Маш олон хүмүүс ярьж байгаа энэ зүйлийг. Хохирсон, өвчлсөн, гэмтсэн, нас барсан хүмүүс маш олон байдаг гэж ийм зүйл.